18 сар хүртэлх хүүхдэд видео дуудлага хийхээс бусад тохиолдолд утас дэлгэц хэрэглүүлж огт болохгүй гэдэг юм зөвлөгөө байгаа. 18 сар хүртэл огт хэрэгэл болохгүй байна. За тэгвэл 2-5 наснд өдөрт 1 цагаас сэтрэхгүй, 5-аас 11 наснд өдөрт нийт дэлгэцийн хэрэглээ 2 цагаас сэтрэхгүй гэдэг ийм зөвлөмжүүд байгаа. За өсвөр насны хүүхдүүд дээр бол дэлгэцийн хэрэглээ нийтдээ утас, зурагт ухаалаг дэлгэцүүд болон компьютерийн хэрэглээ ороод өдөрт 2-3 цагаас сэтрэхгүй гэдэг ийм зөвлөгөө байгаа. Хүүхдийн эмч болон хүүхдийн сэтгцэн эмчнэр дээр ирж байгаа гол асуудал бол дэлгэцийн хит хэрэглээтэй холбоотойгоор тик буюу татвна гэдэг өвчин бол нэмэгдсэн. Ямар тохиолдолд энэ бол эмгэг байна гэж эмнэлзэн шинжүүдийг илрүүлэх вэ гэхээр бидний хамгийн элбэг мэддэг нь бол нүдэн анивчлах байдаг. Тэгэхээр хүүхэд нүдэн ойрхон анивчиж чавчих, за толгоогоо байнга гэлжийлгэж юм уу ямар нэг хөдөлгөөнийг олон дахин давтаж хийх, амаа мориулах байж болно, хамраа өрчилөх байж болно. Тэгэхээр ийм хөдөлгөөнүүд хийх нь бол хөдөлгөөний тик буюу хөдөлгөөний татгана гэж үздэг. Дараагийн тохиолдолд бол дуут татгана буюу тикүүд байдаг. Хамраа дуургах, эвшээлгэх, янз бүрийн эмгэг өгөө дуу аваа гаргахыг бол дуут татгана гэж нэрлэдэг. За тэгэхээр энэ бол дэлгэцийн хэрэглээ болон ажил амралтаа зохицуулаагүй бах, хит их ачааллтай, стресстэй байснаас оюуны хит ачаалал, за ямар нэг өвчний хоёр төгчөөр ингэж үүсдэг ийм эмгэг байх нэ. Дэлгэцийн хэрэглээ болон оюуны ачааллтай холбоотойгоор хүчтлийн толгой өвдөлт нэмэгдэж байгаа. Тэгэхээр хүчтлийн толгой өвдөлт гэдэг нь юу гэхээр нэг чиглэлд удаан хөдөлгөөнгүй суусантай холбоотойгоор 2 өдрөөс 18 хоног хүртэл ч юм уу удаан хугацаанд ингэж нөгөө толгой өвдөх байдлаар илэрдэг. Тэгтэл угшиж өвддөггөөрөө онцлогтой дарах чинрэх байдлаар ингэж өвддөг ийм эмгэг юм аа. За тэгэхээр хүчтлийн толгой өвдөлтийн мөн энэ дэлгэцийн хэрэглээ болон оюуны ачааллтай холбоотойгоор дасгал хөдөлгөөн хийх, ачааллаа бууруулах гэдэг ийм зөвлөгөөгөөр эхний удаа бол эмийн бус эмчилгээгээр эмчлэх юм боломжтой байгаа. Унтигээ твтгэхэд нойр хүрэхгүй байх, эсвэл олон дахин сэрэх, эсвэл өдрийн цагаар нойрмуулах иймэрхүү байдлуудыг бол нойрны хямрал гэж үзэж байгаа. Тэгэхээр оройн цагаар орондоо орсны дараа утас үтсэнтэй холбоотойгоор өглөө нойрмуулах, хичээлээ ойлгохгүй байх, ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөлт муудах зэрэг ийм асуудлууд гарч ирж байгаа. Дэлгэцийн хэрэглээг бууруулахын тулд эцэг эхчүүдэд ямар зөвлөгөө өгдөг вэ гэхээр ер нь бол аль болох хүүхдийнхээ хажууд утасны хэрэглээгээ бууруулах. За мэдээж хоёрдугаар хүүхдтэйгээ хамтран тоглох, хүүхдтэйгээ ярилцах, мэдээж хүүхдтэй өнгөрүүлэх цагаа нэмэгдүүлэх, за хүүхдтэй анхаарал халамж илүү сайн тавих, хүүхдтэйгээ сайн ярилцах, хичээл даалгаврыг хамтарч хийх, тусалцаа үзүүлэх зэрэг ийм байдлаар хүүхдтэйгээ харилцаарай гэж зөвлөдгөө.